Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах алба, цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн алба гэсэн энэ гурван гол мөрдөх байгууллагуудын шалгасан хэрэгүүдэд хяналт тавьдаг. Нэгдүгээр улирлын байдлаар хэрэг бүртгэлтийн 558 хэрэг. Одоо 10 дугаар сарын 30-ны байдлаар 747 хэрэг. Эндээс мөрдөх байгууллага бүрээр нь авч үзэхлээр авилгатай тэмцэх газар болон хамтарсан ажлын хэсэг гэдэг нь авилгатай тэмцэх газар цагдаагийн мөрдөх байгууллагатай хамтарсан эсвэл авилгатай тэмцэх газар тагнуулын мөрдөх байгууллагатай хамтарсан эсвэл цагдаа тагнуулын мөрдөх байгууллагууд ингэж хамтарсан ажлын хэсгээр шалгасан хэрэгүүд гэсэн үг. Тэгэхээр зөвхөн авилгатай тэмцэх газрын шалгасан хэрэг нийт хэргийн ер нь ойролцоогоор 50 орчим хувийг хар тамхитай тэмцэх газар бас нэлийн дийлэнх хэсгийг за ингээд эрүүгийн цагдаагийн алба гэдэг маань эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар зохион байгуулалтаа гэмт бүлэг хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх газар гэсэн дотроо нэгжтэй мөрдөн байцаах албанаас шалгаж байгаа заллих гэмт хэрэг гэхэд л харахад 28 хэрэг одоогийн байдлаар 15 хэрэг байгаа боловч энэ мөрдөн байцаах албаны заллих гэмт хэрэг гэдэг маань жишээлбэл та бүхний мэдэх G-time гэдэг нэртэй тэр заллингийн хэрэг байгаа. Тэгэхээр энд хэдэн мянган хохирогч байгаа үлээ хэдийн хэмжээний хавцтай хэрэг байх уу? Энийг яаж хянах уу? Хэдэн мөрдөгч шалгах уу гэх мэтчлэнгээр энэ бол харахад 1 тооны ард маш их ажил байдаг юм аа. За энэ эхнийх нь бол зөвхөн хэрэг бүртгэлтийн хэргийн тухай. Хоёр дахь хэсэг нь мөрдөн байцаалт явуулсан хэрэг. Тэгэхээр мөрдөн байцаалт явуулсан хэрэг гэхлээр яллагдагчаар татагдсан хүнтэй хэргийг шийдвэрлэх ажиллагаа нэлээд нотлох ажиллагаа нэлээд ахиц гарцсан эцэслэн шийдвэрлэх замдаа ороо явж байгаа хэрэгүүд гэсэн үг. Тэгэхээр нэгдүгээр улирал гэдэг нь 3 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгож 31-ний өдрөөр тасалбар болгож мэдээ гаргахад байсан тоо гэсэн үг. 10 сарын 30 гэхлээр одоо бараг өнөөдрийн байдлаар одоогийн байдлаар 256 хэрэгт хяналт тавьсан байна гэсэн. Авилгатай тэмцэх газар болон хамтарсан ажлын хэсгийн 74 хэрэг. Зөвхөн хар тамхитай тэмцэх газрын 88 хэрэг. Харамсалтай сүүлийн үед энэ хар тамхины чиглэлийн хэрэгүүд маш их гарч байгаа. За ингээд цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны 72, эрүүгийн цагдаагийн албаны 31 хэрэг. За жишээлбэл авилгатай тэмцэх газрын 74 хэрэг гэхэд л та бүхний хамгийн их сонирхож одоо их мэдээлэл авахыг хүсдэг нэг хэргийг би жишээ авч хэлье л да. Жижиг дунд үйлдвэрийн сантай холбоотой хөгжүүлэх сантай холбоотой хэрэг гэхэд энэ авилгатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг гэдэг хэсэг энэ 74 хэрэг дотор хамаарна. Тэгэхээр энэ 74 хэрэг дотор хамаарч байгаа боловч жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн сангаас олгосон 216 ширхэг төсөл зээлийг төсөл зээл тус бүрээр нь хэрэгнээж шалгах хэмжээнд. Тэгэхээр 216 хэрэг бүртгэлтийн хэрэг шалгасан гэсэн. Тэгэхээр тэрэнд хэдий хэмжээний нотлох хориг бүрдүүлэх цаг хугацаа шаардах байгаа. За одоо 10 дугаар сарын 30-ны байдлаар 129 хэрэг ингээд нийт түнгээрээ 532 мөрдөн байцаалтын хэрэгт хяналт тавьсан гэсэн ийм тоо үзүүлэлт гарнаа. За тэгэхээр хэрэг бүртгэлт явуулсан хэргийг нотлох хоригд цуглуулах ажиллагаа тодорхой хэмжээнд үр дүнтэй болоод хэнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдсаар татж эрүүгийн хариуцлага хүлээх хэмжээний нотлох хоригд цуглуулах ажиллагаа үр дүнтэй болсон гэдэг агуулгаар ингээд аваад үзэхлээр 1-р улирал болон 10 дугаар сарын 30-ны байдлаар нийт энэ мөрдөх байгууллага тус бүрээр нь гаргасан тоо үзүүлэлт юм. Яллагдсаар татсан шийдвэр гарсан хэргийнхэн тоо зөвхөн. Тэгэхээр нэг хэрэг дотор хэдэн хүн яллагдсаар татагдсан байх вэ? Жишээлбэл зарим тохиолдолд 40-50 хүн нэг хэрэгт яллагдсаар татагдж байна, 10 ч байна, 20 ч байна. Ер нь нийслэлийн прокурорын газрын хяналтанд байгаа хэрэгүүдээс нэг яллагдчихтай хэрэг гэдэг бол маш цөөхөн. Хамгийн багадаа 3-5-аас дээш л байна. Тэгэхээр энэ бол зөвхөн хэргийн тоогоор гарч байгаа үзүүлэлт.
За энэний дараагийнх нь яллах дүгнэлт үйлдсэн хэрэг. Энэ бас хэргийн тоогоор гарна. Энэ хэрэг дээр хэдэн хүн яллагдчихаар татсан бэ гэд татсаж хэдэн хүнд холбогдох хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж байгаа вэ гэдэг асуудал бол харьцангуй өөр үзүүлэлт гарна. За тэгэхээр энэ тоонуудыг яагаад харуулад байгаа юм бэ гэхлээр хэдэн прокурор ажилладаг юм бэ нийслэлийн прокурорын газарт. 10 гаруй хүн хяналтын прокурор ажиллаж байгаа. Тэгээд энэ олон үзүүлэлтээ энэ хэрэгүүдийг хүний боломжоос давсан хэмжээнд шийдвэрлэх гэж оролдож хичээж ажиллаж байгаа. Тэгэхээр эндээс гарч ийм үр дүн гарч ийна гэдэг чинь тэр хүмүүс гэр орноо мартаж өглөө өдөш оройгоо амралтын өдрийг мэдэхгүйгээр тэгж ажиллаж ийж энэ үр дүнд хүрдэг. Энэ хэргийг шийдвэрлэхэд хичнээн их цаг хугацаа хүн хүч хөдөлмөр шаарддаг. Тэгэхэд энэ олон мөрдөх байгууллагуудад хичнээн хэмжээний мөрдөгч нар байгаа үлээ. Тэгэхээр тэр олон мөрдөгч нарын боловсруулж цуглуулж ирсэн нотлох баримтыг тэр хэдхэн хүн хянаж эцсийн шийдвэрийг нь гаргаж хүн үйлдэл тус бүрээр нь дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэж байгаа. За дараагийн нэг зүйл энэ эсэргүүцлийн талаар явах чаа. Анхан шатны шүүхээр 1-р улирал 67 хэрэг хянаг хэлэлцэгдсэн байсан бол өнөөдрийн байдлаар 214 хэрэг анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн байна. Энэ тоон үзүүлэлт. Тэгэхээр нийслэлийн прокурорын газрын хэмжээнд одоо өнөөдрийн байдлаар 60 эсэргүүцэл бичсэн, 32 нь биелсэн, биелээгүй 10, хэлэлцэгдээгүй 18 эсэргүүцэл байна. Тэр хоёр дахь доголь мөрөн дээр эрүүг үеийн тусгай ангийн 27 дугаар зүйлд заасан хэрэгт ял хөнгөцсөн үндслээр бичсэн эсэргүүцэл гэдэг маань зөвхөн хар тамхины хэрэг дээр ялын бодлогыг маш хатуу баримтлах ийм байр суурьтай байгаа прокурорын байгууллага. Тэгэхээр ял хөнгөцсөн гэдэг нь хорих ялыг нь тэнцсэн гэсэн үг. Тэнцсэн тохиолдол бүрд эсэргүүцэл бичиж байгаа. Тохиолдол бүрд бичиж байгаа эсэргүүцлүүд биелэлтний өндөр хувьтай байгаа. Тэгэхээр энэ дээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх ялын бодлогыг нэг хэмжээнд тогтсон хэмжээнд барьж энэ бас нийгэмд бий болоод байгаа энэ сөрөг үзэгдлийг аль болох багасгах чиглэсэн энэ ийм зорилготой арга хэмжээ юм байна. Тийм учраас энийг ингэж онцолж харуулахаар ялгаж харуулсан. За тэгээд эцэст нь юу хэлэх гэж юм гэхлээр 2019 оны байдлаар нийслэлийн прокурорын газраас шийдвэрлсэн тэр авилга, албан тушаалын болон мөнгө угаах үндэслэхүй хөрөнгөжсөн гэсэн үйлдэлтэй холбоотой хэрэгүүдийн тоо 52 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдсаар татснаас зөвхөн энэ чиглэлийн 28 хэрэгт яллах дүгнэлт бичсэн байна. Жишээ болгож зүгээр оруулсан. 100-аас дээш хавцастай 4 хэрэг байна. Тэгэхээр 101 хавцастай 250 хуудасаар үдэгддэг. Тэгэхээр 250 хуудасаар үдэгдсэн 100-аас дээш хавцастай ийм хэмжээний хэргийг нөгөө хэдэн зөвхөн прокурор маань хянаад шийдвэр гаргах гэж сууж байгаа гэсэн. Ер нь бол 20-с 40 хавцастай хэрэг гэдэг бол дундаж үзүүлэлт. 100-аас дээш хавцастай гэдэг бас нэлээд олон хавцастайгийн тоонд орно. Гэтэл зөвхөн одоо прокурорын хяналтанд ирсэн байгаа хэрэгүүдээс 400-аас дээш хавцастай байна вэ гэхлээр ийм хэмжээний нотлох баримт цуглуулсан хэрэг хэдий их хэмжээний их байдаг вэ гэдэг статистик харагдана. Гэсэн үгээ хэлэх гэж байна. За тэгээд бас нэг зүйлийг нэмж хэлэхэд ер нь чи албан тушаалын чиглэлийн ийм хэрэг хийгээд өгөө гэж цагдаа авилгатай тэмцэх газар прокурорын аль нь хүнд хэлдэг. Гэтэл хүмүүс өөрсдөө ийм хэрэгт холбогдоод шалгадаад ирэхлээрээ одоо нөгөө цагдаа прокурор авилгатай тэмцэх газрын мөрдөгч нарыг буруутгах хандлага нь ерөөсөө энэ хандлагын тухай ярих гэж байна. Энэ хандлага нь юу гэдэг вэ гэхээр чи намайг хилмигдүүлж ийн гэдэг хандлага. Юм болгон учир шалтгаан олох гэж л ингэж оролддог. Тэгэл бурууга бусдаа сайхыг хичээдэг хэрэгт холбогдсон хүмүүс дандаа иймэрхүү нөхцөл байдал болдго юм а гэдгийг
тавтгаж хэлэх гэсэн. За баярлалаа та бүхэн.